Сайн байцгаана уу? Та бүхэн миний channel тавтай морил. Энэ удаагийнхаа дугаараар би нэг өөр төрлийн бичлэг хийж байна. Энэ нь юу вэ гэвэл киноны react. Окей, өнөөдрийн кино бол Гадаад модод гэдэг production-ы киноога анхны уран бүтээл нь. Тэгээд аимшигын short film байгаа. Энэхүү production-аас энэ production ажилтдаг миний найз надтай холбогдоод энэ бичлэгийн react хийгээч гэсэн хүсэлтийг тавьсан. Би маш их баяртайгаар хүлээж авсан байна. Миний хувьд Монгол аимшиг кино үзэхээс жоохон зайлсхийдэг учир нь гэвэл айгүй аимшигтай санагдаад байдаг ойрхон. Тийм учраас гадаад аимшиг кино илүү хөтөлбөргүй үздэг. Гэхдээ энэ short film-ыг үзэхэд маш их тогтолж байна. Бүгдээр хамтдаа киногоо эхлүүлцгээе. Ямар амар айтан бэ? Яг нэг юм болох гээд юм шиг санагдаад их юм. Миний дуртай залуу тоглосон байна. Оо. Монгол Улсын засгийн газар ээлжид бусаар өргөжсөн хуралдаан хийж хурлаар улсын онцгой комиссийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлсэн. Гавьлаас хамгаалах бүх нийтийн бэлэн байрлал Ерөөсөө ээжихэд дуулгахгүй бах юм. шийдвэрсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 1-нд найзлогоонд сонглоо. Окей. Гэхдээ энийг хараадсан чинь ганцаархнаа карантин хэлэгдсэн бол ямар аимшигтай авах байсан бэ гэдгийг харж ийн л та. One of the sumo guys just told us that he goes through two. За жоо. За мөрөг. Сайн байна. Шавж байгаа. Усан онцгой юмс шийдвэр гарсан юм мэдж байгаа сте тий. Тэрс буцаа орчих тий. За. За, уг нь иш ойрхон газ явчихлаа л та гэсэн юм. Иш ойрхон. Бичиг өрөвч юм. Байгаа. За. Газ ч газ. За баярлах. Ваа. Бүр надаас амар шижигч юм байж идэг шүү. Намаа тавтамаа. 98 болж байна. За. Баярлаа.
Бид нэр ер нь яг нэг иймэрхүүл байдалтай тэ. Айцтайгаа нүр тулна гэдгийг тодорхойлчлоо шүү. Тодруулчлаа. Яй. Одоо яг муухай юм болно. Би бүрийг мэдрээд байна. Shit. Яагаад ээжигээ залах ерөөсө утас авахгүй байгааг нь ойлгохгүй бах юм. Би бол тэ газ аваад ярина. Déjà vu. Монгол Улсын засгийн газар ээлжид бусаар өргөдөгсөн хуралдааны ээж хурлаар Улсын онцгой комиссийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлэлцэн. Гавьлоос хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06 цаг хүртэл сонглоо. Дотоодод коронавирус салбарын талаар Юу өссөө? Тэг мэдээ хайсан уу? Одоо өчтөр сонгочоод дахиад сонгочих юм уу? Юу яа? За. Тавтагдаад байна ш. За. No. Өчтөр хаалт авчихсан. Яа. Тоцсон. Орой цэрэг дэрс хадсаж явуулахгүй зэ. За тэр буцаа орчих гэлөө. Та намайг танихгүй байгаа би өчтөр тантай уулзсан шүү дээ ээжээ. Би Өчигдөр тантай уулзсан шүү дээ. одоо чамд таньд зөвхөн Түр буцаа ор зэ юу яриад байгаа. За газ үлсээ авчлаа төхөө. Бичиг болж байна. Бага. Та өчтөр өгн үлсээдээ санагдав. Тү Юу яриад байгаа юм бэ? 98 болж байна. дахиад уу. Йоо хой. Дахиад уу.
Яад чи энэ дуудлагыг авах юм бол энэ бүх юм хэвэндээ орох юм шиг санагдаад их уулна. Гэхдээ авахгүй л байна. Монгол Улсын засгийн газар ээлжид бусаар өргөтгсөн хуралдаан хийж хурлаар улсын хурлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлсэн. Габилос хамгаалалт шийдвэрсэн хуралдаан. За зогсчих. За амрыг. Та санахгүй юу? Юу яриад байгаа юм бэ? Бичвэр авч байна уу? Чигээр байгаа. Бичвэр авч. Йоо, яг энэ хэсгийг мэдсээрээ цочоод ах юм. Яа, гэхдээ надад л ийм олон дахин тавтагдаад байвал вау, ямар аимшигтай вэ. Хүн байна уу? Хүн байна уу? Яагаад хаалт тогшоод байгаа бэ шүү? Хүн байна уу? Сэмэнэха шүн 3 цагт манай хөрш манай үүдийг балд уртуулахгүй байх та нэг шалгаад хөшдөх үү? Амар хэцүү байна хаа гооч идэх үү? Юу яриад байгаа юм бэ? Би хариу цэцэг гэж авчлахгүй зэ. Тэгээ хаа гооч идэх үү? За би тийж байгаа шалгаж өгье зэ. Ерөөсөө энэ залууг imagination дотор яваад байгаа юм биш үү? Миний ойлгож байгаагаар л одоо яг толгойн дотор өөрөө төсөөлөд байгаа юм байна. Камер нэр гарсангүй шүү дээ. Юу байхгүй ах юм. No. Яг бүх юм энэ дуудлагатай л холбоотой санагдаад байна. Ой! Хараад ёо, халтан юу?
Хичнээнтэй би чам хилээд ах чи. Монгол Улсын засгийн газар ээлжид бусаар өргөтгсөн хуралдаан хийж хурлаар улсын Ирнэ болж байна. Let's go. Одоо яг байгаа байдалтай эвлэрж шít. Солиорч уг байгаа да. Онцгүй юм аа. Уул миний бодлоор алхам тутамдаа зүү юм хийгээд өөрчлөлт хам бол энэ бүхэн өөрчлөгдөх юм шиг санагдаад их юм. Хичнээнтэй би чам хилээд ах чи. Үгүй үсээс үлдэх авах. Сая ном дээрх бичиг уншсан штэ. Одоо айцтайгаа нүүр тулах гэж байгаа шүү. Миний бас хамгийн айдаг боддог юмнуудын нэг яг дурангаар харахаар өөдөөс хүний нүд харж ивэл миний ботсон бараг л зүг байна. Яг өөрөө хам шиг санагдаад байна. За окей, миний бодлоор штэ энэ киноны тэр нөгөө нэг айцтайгаа нүүр тул гэдэг айгу том мессежтэй юм шиг санагдлаа. Ерөнхийдөө бол яг өөрөөсөө л айгаадсан болж таарлаа штэ. Тэгэхээр чи ерөнхийдөө бол нөгөө айх зүйл биш байхад хүмүүс дотроо айгу том болгож бодож айдаг штэ. Өөрийнхөө бодлонд шаналаад яваад байдаг. Тэр нь өөрийг нь идээд идэг. Яг тэр үйл явдал гарч байгаа юм шиг санагдлаа. Тэрнээс гадна одоо ээжтэй хахад бүх юм амар санагддаггүй штэ. Тэр юм шиг санагдлаа. Яагаад ээжтэйгээ холбогдохгүй байгаад дайсантай энэ бас холбоотой юм шиг. Байнга ээжтэйгээ холбоотой байх хэрэгтэй. Тэрнээс гадна энэ залуугийн жүжиглэлт маш их таалагдлаа. Ганцаархнаа энэ шорт фильмийг нуруунд дээр авч явсан байна. Браво. Окей, хүмүүс надтай ижлэгэн батсан байна уугүй бүгдээр хамтдаа харцгаая. Not bad. Цаг үеийн мэдэрсэн аятайхан кино болж киноны гол санаа корона бол зүгээр л шинж тэмдэг. Тэрний цааш шалтгаан нь бид өөрснөө юм шүү гэсэн санаа. Бас магадгүй
Уус айгу олон сцен гарлаа штэ. Өвчнөд холбоотой. Уцаа авчаасаа гэсээр байгаль дууслаа гинэ. Би ч гэсэн уцаа авчаасаа гэж бодсоор байсан. Окей, энэ дээр бол яг зөв санаа гарч ирж байгаа шүү гэн. Санаа нь бол иргэд бүгд гэртээ байхгүй гарч ороод байвал корона үүдэнд чинь ирээд хаалгыг чинь тогшоод байна. Яг зөв санаа гаргаж ирсэн юм шиг энэ хүний комент. Яг тэгвэл нөгөө төгсгөлд нь гарч ирсэн өөрөө болохоор хүлэрцэн өвчтэй харагдчихсэн шүү дээ. Тэгэхээр энэ зөв гаргалгаанд гаргасан байна. Yeah. That knocking sound will haunt me. Яа, би угаасаа хаалга тэгэж шүн орой ялангуяа чанга нүдж байгаа чимээс амар айдаг. Тэрнээс гадна дурангаар харахаар нүд харж явах вэ гэдэг бодол дандаа дурангаар харах болгон төрдөг. Дайд зохиол утга санаа фая гинэ хаяалтчгүй тийм байна. Кино задланд оруулъя бөөн таамаг дунд гацчлаа. Яа, энийг бас задлан хийвэл гоё юм шиг санагдчихлаа. Хүн болгон өөрийнхөө авсан бах мэдээж одоогийн байгаа нөхцөл байдал харагдчихээн карантин. Тэгээд бас айдас харагдчихээн. Яа, хаалга нүдэх чимээнээр хидч цочж өгнө. Харин тийм мэдсээрэж яг шөнийн 3 цаг болохоор хаалга тогших нь ойлгомжтой гэж мэдсээрэж цочж гин. Гэртээ бай гэдэг л мессежтэй юм байна гинэ. Зөв. Гэртээ байх хэрэгтэй. Gave me pretty good goosebumps гинэ. Надад ч ихсэн ер нь үс бослоо. Окей. Киноны зураг авалт хийц бол гоё болсон байна. Зохиолын хувьд арай шинэлэг санаа байсан бол гоё байх байсан байлаа гэж. Миний хувьд бол шорт фильмнүүд илүү хөгжих юм болвол бас цаашдаа маш том ирээдүй байгаа гэж хардаг. Миний хувьд бас таалагдсан зүйл нь гэх юм бол яг ингээд аим шин кино үзэж яхад гинт сүнсэн царай зүстэй ч юм уу нэг тийм линз минь зүгцэн байгаад харийг худлаа харагдаад эхэлчихдэг байхгүй. Тэрний оронд яг ингээд хүний одоо дотоод руу орсон одоо яах гэж байгаа бол гэсэн таамгийг байнга төрүүлж идэг кино илүү аимшигтай санагддаг. Тэрнээс гадна бас саяны сэдвийг харахаар би яг энэ өөрөө галзуураад байгаа юм болов гэсэн бодлоосаа мэдээж хүний дотор бол маш аимшиг зүйлүүд бас болж их боломжтой штэ. Тэр сэдв надад илүү бас амар санагддаг. Зүгээр л сүнсийн үзэгдэл гэхээс илүүтэйгээр тэгэхээр миний яг айдаг сэдвүүдийг хүндэж чадсан кино болсон байна. Багийнханд нь баяр хүргэе. Тэгээд найзуудтай бас маш том баярыг хүргэмээр энэ гайхалтай уран бүтээлийн ард гарсан байна. Цаашдынхаа ажилд амжилтыг хүсье. Гол дүрийн залууд бас браво гэж хэлмээр байна. Ингээд өнөөдөр миний анхны киноны реакт үгээр өндөрлж байна. Надтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Бүгдээр YouTube дээр орж энэ кино үзээд саппорт хийгээрэй. Ингээд миний дандаа хэлгээр good vibes only. Bye.